Иргэдийн төлөөлөлтийн хурлаар сонгогдож байсан манай иргэдийн төлөөлөлтийн хурлын төлөөлөгч энэ хамгаалан тав хүндээ зориулж өгнө. За, өнөөдрийн түүхэн бэлэг сайн өдөр Локхийн өөрөө өдөр төсний байгууллагын хүүхдэн баяр хүрэлцэн ирсэн та бүхэндээ Локхийн өөрөө өдөр төсний байгууллага байгуулагдсны 25 жилийн ардчилсан үндсэн хууль батлагдсны 26 жилийн ардсан хөвсглийн түүхт 28 жилийн баярын мэндийг өргөн бишүүлье. Гэхдээ 1990 оны цагаан морин жил онцны дуунаас ирээж ухаалхууцаар урайлан дуудсан ардсан хөвсглийн өргөн 1992 оны 1-р сарын 13-ны өдөр анхны ардчилсан шинэ үндсэн хууль батлагдсанаар социалист Монгол улс туур тусгаар бүрэн их ардчилсан Монгол улс болон хөгжлийн шүн түүхийг илтгэсэн билээ. Ардчилсан шинэ үндсэн хуулиа батлахад үлзийчүүд бидний оруулсан хувь нэмэр асар ихээ. Үүний нэгэн жишээ 1990 оны ардын хурлын 12 удаагийн сонгуулиар өнөө мөртийнхөө итгэлийг хүлээн төрийн гишүүнээр сонгогдсон үлзий цумын өвгөө ардын хурлын дэвтэр улсын хурлын гишүүн доктор профессор Монгол улсын гавьяа төгс хатын бүрэлд авав. Бацангийн самаас ардын хурлын дэвтэрээр сонгогдсон үлзий нутгийн хүү доржийн гандмөрнөр Монгол улсын ардчилсан шинэ үндсэн хуулийг батлан одоогийн засаглал болох парламент ясыг бичүүлэхийн төлөө оюун ухаан хүч бололцоо өргөлөөс нь туслахаа зориулсан хойч үеийнхний бахархал болон дуусах болно. Төрөлх нутгийнхаа хөгжил дэвшлийн төлөө түмэн орныхоо итгэлийг хүлээн аймаг сумын иргэдийн хурлын төлөөлөгчөөр сонгогдсон эвтэг чанарт гарган ажиллаж түүхийн автан хууснаа нэрээ мөнгөсөн үе үеийн ахмад хурлууд маань орчлонгийн жамаар өнөөдөр бидний дунд байхгүй бидний хийсэн ажил, хэлсэн үг та бидний зүйл сэтгэл хоногшин масарчээ. Тэднийхээ нэгэн төслийг хүндэтгэн хийж байна. Өнөөдөр бид ардчилсан шинэ үндсэн хуулийнхаа үр шимийг хүртэн иргэдэн уундаа шүтдэг олонтой гаднаа тоолох малтай, автаа байх утастай, арааштай байх машинтай, гадаадд зорчих паспорттай болж иргэшүүлээгүй идлэн ариун цагаан хөдөлгөөрөө баялаг бүтээж яваа шинэ үеийн залуусынхаа сэтгэл хангалуун амьдралыг хангалттай багтан багтаж байшингаа. Энэ хүндэтгэлийн ёслолтой бусдаа сэдвэр сонсогдсон хуултайцаа түүхэн уламжлал өв соёлын төлөөллийн гэрүүж илүү бүтэн их хурдтай их орондоо хэд дэлхийдээ сурталчлах зорилгоор өөрийн хийвэр хэмээх төрийн бус байгууллагаар шийдвэрлэснээр та бүхэндээ сонирхолтой таатай байна. Үлзийчүүдтэй ажлын нэмэр амжилт хүсье.